Сайн мэцгаан уу сонсож байгаа үеийн мэндийг хүргэе. Анх удаага сонсож байгаа хүмүүс байвал манай сууг нь Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сууг байгаа. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүрэгдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. Хэрв танд манай сууг таалагдж байгаа бол дараагийн дугаарыг цаг алдалгүй хүлээн авахыг хүсэх юм бол суугтаа subscribe дарж нэгдээд мөн үзэж байгаа видеогоо лайклаад өгөөрэй. Тэгэх юм бол дараагийн дугаар орох үед та бүхэнд мэдэгдэл очих болно. Ингээд бүгдээрээ хэрэг рүүгээ орцгоё. 2021 оны 6 дугаар сарын 13 Улаанбаатар хотын Баянгол дүүрэг Хүслэн төвийн зүүн талд байрлах ус зайлуулах далангийн доорх гүүрэн гарц. Гүүрэн доогуур орон гэргүй хүмүүс хоноглож, зарим нь шил лаад дүүж амьдарч, зарим нь тэнд архиуж хондог байжээ. Тэр хүмүүсийн дунд бүгд мэддэг нэгэн хос эсэн, эрэгтэйг нь төрөө, эмэгтэйг нь балжмаа гэдэг байжээ. Тэднийг хүмүүс бараг хизээш ганцаараа тустай явдаггүй, үргэлж дандаа хамт явдаг. Одоо төрөөгийн эхнэр балжмаа гэдгээр нь мэддэг байж. Ингээд 6 дугаар сарын 13-ны маргааш нь орон гэргүй хүмүүсийн дунд нэгэн аимшигтай яриа тархаж эхэлсэн. Тухайн яриа нь юу вэ гэхээр төрөө эхнэр балжмаагаа алчгасан гинэ гэх цуу яриа байсан. Тэр үед энэ цуу яриаг хинч үнэн гэж бодоогүй. Яагаад гэхээр учир нь тэрүүгээр арх уугаад явдаг хүмүүс үргэлж маргалдаж, арх ууж, тэгээд худлаа үнэн мэдэгдэхгүй зүйлсийг маш ихээр ярьдаг хүмүүс байсан учраас хинч энэ ярианд нь итгээгүй. Гэхдээ 6 дугаар сарын 14-ний 16 цагийн үед гүүрэн доороос нэг эмэгтэй цогцос олдсон. Тэр эмэгтэй бол 50 настай балжмаа байлаа. Эмэгтэйг анх хот тогтжилтын газарт ажилладаг зам талбайн үйлчлэгч олж харсан байдаг. Тэрээр хэлэхдээ Хүслэн төвийн харалдаа зам цэвэрлээд явж байхад явган үнэ шаттай гарцын доод талд дээшээ хараад хөвцөн эмэгтэй хүн байсан. Дээгүүрээ цагаан өнгөтэй хүнжлийг цээжийг бие хүртлээ нөмөрчихсөн байсан ба хажуу талд нь уудтай лааз хуванцар сав байсан. Тэгээд би ажиглаад хараад исэн чинь ерөөсөө хөдлөхгүй байхаар нь би дотроо нас барчихсан байна гэж бодоод өөрийн гар утаснаас 102 дугаарт гүүрэн гарц доор өгчгсөн хүн байх шиг байна гэж дуудлага өгчхөөд тэндээсээ алхаад шууд гэрлүүгээ харсан юм хэмээн мэдүүлжээ. Ингэж анх балжмааг олсон байдаг. Балжмаагийн амьдрал өмнө нь өөр байсан. Тэрээр охинтой гэр бүлтэй эмэгтэй байжээ. Ингээд бүгдээрээ түүний охины мэдүүлгийг сонсцгоё. Талигаачийн охин дараах мэдүүлгийг өгсөн. Талигаач ээж маань 1971 онд төрсөн. Би айлаас хоёулаа бөгөөд дээрээ нэг ахтай. Ах маань одоо Солонгос улсад ажил хийж байгаа. 2017 онд аав Чех улсад очиж ажил хийхээр яваад би эмээтэйгээ одоо хүртэл хамт амьдардаг. 2020 оны 1 сард ээж маань автын осолд ороод гэмтэл твтэж байна гэж ар гэрийнхэнд нь мэдэгдээд бид нэр гэмтэл дээр очиход ээж маш их турж эцсэн байдалтай харагдаж байсан. Бид хоёр уулзалгүй явсаар урж өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ээж маань өөрийнхөө 9454 гэсэн дугаарын утаснаас над руу залгаж ярьсан. Ээж над руу тухайн үед залгаж ярихдаа дунд зэргийн согтолтой байсан ба намайг төрөө ахтайгаа ярих уу гэж асуухаар нь би үгүй төрөө ахтай ярихгүй гэд гар утсаа тасалсан. Тухайн өдөр ээжийн намайг ярих уу гэсэн төрөө гэдэг эрэгтэй ямар учиртай эрэгтэй хүн бэ гэхээр 2020 оны 1 сард ээж маань автын осолд ороод гэмтэлд хэвтэн эмчлүүлж байна гэдгийг манай гэр бүл мэдээд гэмтэл дээр очиход ээжийг огт танихгүй нэг эрэгтэй хүн сахиж байсан юм. Тэгээд би ээжээс тухайн эрэгтэй хүн ямар учиртай эрэгтэй хүн бэ гэж асуухад тухайн эрэгтэй хүнтэй хамт амьдарч байгаа гэж хэлж байсан. Ээж өөрийгөө төрөө гэх эрэгтэйгээр сахиулах санал гаргаж байсан ба би тухайн үед анх төрөө гэх эрэгтэйг харж байсан. Тэгээд өнөөдөр ээж маань нас барсан байна гэдгийг цагдаагийн газраас хэлснээр би ээжигээ нас барсан гэдгийг мэдсэн. Ээж тухайн өдөр надтай ярихдаа дунд зэргийн согтуу байсан ба намайг сайн уу хичээлэн амарсан уу гэж ойр зургийн ярьж байгаад төрөө ахтайгаа ярих уу гэхээр нь би гар утсаа тасалчихсан хэмээн мэдүүлжээ. Балжмаа сүүлийн хэдэн жил төрөөтэй хамт амьдардаг байсан. Тэд тогтсон гэр оронгүй, заримдаа нийтийн байр түрээсэлдэг байсан. Ер нь бол байнгын шахуул тараншаанд хоноглож ирсэн хүмүүс байсан. Гэрчүүдийн ярьж байгаагаар бол төрөө баярмаа хоёр арх уухаараа байнга маргалддаг байсан. Маргалдах шалтгаан нь маш энгийн. Надад арх баг хийлээ гэдгээс болж маргалддаг байсан хэмээн гэрчүүд ярьсан. Зарим нэг гэрчнэр тэр хоёрын тухай ярихдаа маргалтаараа төрөө балжмааг ер нь бол зодчдаг байсан хэмээн мэдүүлсэн. Бүр хажууд нь зодож байхыг нь харж байсан хүмүүс гарч ирсэн юм.
Охин хамгийн сүүлд ээжтэйгээ 6 дугаар сарын 11-ний өдөр уцаар ирсэн. Үүнээс удалгүй 6 сарын 13-ны өдөр Төрөө Балжмаа 2 халамжийн мөнгө авах гэж багшийн дээд орчим хаан банк руу оржээ. Ингээд тэд банкнаас 250 мянган төгрөг авсан. Мөнгө авсан даруйдаа тэд арх худалдаж авсан. Эхлээд нэг шал арх уусан. Тэгээд хүслэн төвийн зүүн талд байрлах ус зайлуулах далангийн доорох гүүрэн гарцны доор очиж дахин нэг шил архийг ууцгаажээ. Ингээд 2021 оны 6 сарын 14-ний 16 цагийн орчимд Балжмаагийн цогцыг хот тогтчлтын газрын ажилтан олж харан цагдаад мэдэгдсэн. Балжмаагийн хэрэгээр Төрөөг цагдаагийнхан баривчилж авсан. Шүүгдэгч баривчлагдсныхаа дараа хэлэхдээ бид хоёр халамжийн мөнгө авч архиусан. Гүүрэн доор архи угаад тасраад сэрэхэд Балжмаа байгаагүй. Хэсэг хугацааны дараа Балжмаа эргэж ирэхдээ нэлээд сохтуу нүүр ам нь эвгүй болчихсон ирсэн. Би түүнийг алаагүй. Цагдаа нар намайг бороохоогоор цохиож хүчээр хэрэг хүлээлгүүлж гарын үсэг зурулсан хэмээн хэлсэн. Гэвч нөхцөл байдал огт өөр байсан талаар гэрчүүд хэлдэг. Гэрчийн хэлснээр хэрэг болохоос өмнөх өдөр Балжмаа ямар ч гэмтэлгүй зүгээр явж байсан. Харин маргааш нь түүнийг харахад түүний зүүнүүд нь маш их хавдаж нүүр нь хөхөрсөн байдалтай болсон байсан гэж хэлжээ. Мөн нэгэн өөр гэрч хэлэхдээ Төрөө Балжмаагийн нүүр толгоор нь хид хид удаа цогсон гэж өөрөө ярьсан. Тэгсэн Балжмаа ухаан алдаа дунчсан. Тэгээд босоогүй хэмээн хэлсэн хэмээн мэдүүлжээ. Ингээд 6 сарын 13-ны өдөр тэр хоёрыг гүүрэн доор архи угаад сууж байхад өөр нэгэн гэрч тэр хоёр дээр очисон. Ингээд тухайн гэрч тэнд очиход Балжмаагийн нүүр нь хөхөрсөн хавцсан байдалтай байсан. Тэгээд хартал Төрөө Балжмааг тэрвэрчгсэн хэвтэж байжээ. Гэрчээ гэрэхэд Төрөө Балжмааг сэрэх гэж оролцсон ч огт сэрэхгүй байхаар нь гайхаад гарыг нь барьж үзтэл хүйтэн болчихсон байж. Ингээд Төрөө болон тэр газарт очисон гэрч залуу хоёр сандарчээ. Төрөө гайхаад Балжмаагийн нүүрэн дээр нь дарж үзэхэд хамраас нь цустай шингэн гарч ирсэн. Энэ мөчөд Төрөө би өгсөн хүн тэрвэрч хөвтөд байсан юм уу гэж гэрчэд хэлсэн. Ингээд тухайн газраас гэрч болон Төрөө хоёр зүхтаагаад явсан талаараа гэрч мэдүүлжээ. Ингээд цагдаа түргэн дуудахын оронд зүхтааж явсныхаа дараа Төрөө үргэлжлүүлэн өөр хүмүүстэй арх ууж эхэлсэн. Харин тэрээр хамт арх ууж байсан хүмүүстэй эхнэрээ алчглаа гэж ярьж байжээ. Ингээд шүүх шинжилгээний дүгнэлт гарсан ба Балжмаагийн биед ямар аимшигтай зүйл тохиолдсон тодорхой болсон юм. Шинжээчдийн дүгнэлтэнд дурдсанаар түүний гавлын зүүн дагдсны яс, суур яс, мөн зүүн чамархай яс хүртэл хугарсан байжээ. Тархины баруун хэсэгт хүчтэй цусан хураа үүсэж тархи нисарсан. Мөн тархины хальсан доор цус харвсан байсан аж. Үүнээс гадна нүүр, гар хөл хэсгээр зулгарч олон тооны хөхрөлт шарахтай байжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эдгээр гэмтэл нь мохой зүйлийн хүчтэй үйлчлэлээр үүсэн гэж дүгнсэн. Өөрөөр хэлбэл хүчтэй цохих, унгах, эсвэл хатуу зүйлд савж унах үед ийм төрлийн гэмтлүүд үүсдэг аж. Хамгийн ноцтой нь Балжмаа гавл тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байжээ. Шинжээчийн дүгнэлтэнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан байж болзошгүй гэж дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл гэмтэл авчаад тэр доороо эмнэлэгт хүргэгдсэн бол амьд үлдэх боломж байсан гэсэн үг юм. Гэвч түүнийг гүүрэн доор ухаангүй хэвтэж байхад нь хэн ч эмнэлэг дуудаагүй. Талигаач нас барах үедээ дунд зэргийн согтолтой байсан нь мөн тогтоогдсон. Ингээд хэрэг мөрдөн шалгах явцад цагдаа нар зөвхөн гэрчийн мэдүүлгээр зогсоогүй. Хэргийн газрын уул мөр, гарын мөр, ДНХ, камерын бичлэгүүдэд хүртэл шинжилгээ хийсэн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хэд хэдэн тусдаа дүгнэлт гаргасан. Хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдийг шинжилж хэн үлдээсэн байж болохыг тогтоохоор ажилласан. Мөн эд мөрийн баримтууд дээрээс авсан уул мөр, биологийн шинжилгээнүүдийг хүртэл шалгасан. ДНХ-гийн шинжилгээгч мөн адил хийсэн. Үүнээс гадна хэргийн газрын ойролцоох хяналтын камерын бичлэгүүдийг шалгасан ч хэрэг үлдэгдэж буй тодорхой дүрс олдоогүй аж. Учир нь камерын цаг бодит хугацаанаас 7 цагийн зөрүүтэй байсан ба камер нь гүүрний доодох хэсгийг бичих боломжгүй байрлалд байжээ. Гэсэн ч шүүх гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо доктортой мөн нэг нэгнээ давхар нотолж байна гэж үзсэн. Харин шүүгдэж Төрөө цагдаа нар намайг дарамталж хэрэг хүлээлгэсэн гэсээр байсан. Гэвч прокурорын байгууллага энэ асуудлыг тусад нь шалгаад эрүүдэн шүүсэн гих үндэслэл тогтоогдоогүй тул хэрэг нэхээс татгалзжээ. Мөн шүүх нэг чухал асуудлыг хэлэлцсэн байна. Тэр нь Төрөө Балжмаа 2 үнэхээр хамтран амьдрагч байсан уу гэдэг асуудал. Учир нь өмгөөлөгчд тэд гэрлэлтэд бүртгүүлээгүй.
гэр бүлийн хүчирхийлэл гэж зүйлчлэх үндэслэхгүй гэж маргасан. Гэвч олон гэрч тэднийг хэдэн жилийн турш хамт амьдардаг, хамт архиудаг, хамт шил лаз түүдэг байсан хэмээн баталсан. Зарим гэрч хэлэхдээ төрөө булжмааг эхнэрээ гэж дууддаг байсан хэмээн мэдүүлсэн байдаг. Ингээд шүүхийн бүрэлдэхүүн тэднийг хамтран амьдрах гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнсэн. Ингээд энд хэрэгт шүүх дараах шийдвэрийг гаргасан. Түргэн хамтран амьдрахчаа зодож гавл тархины хүнд гэмтэл учруулан улмаар амь насыг нь хохироосон гэж үзсэн байна. Мөн шүүх түүний үйлдэлийг санаатай гэр бүлийн хүчирхийлэл үлдээж алсан гэмт хэрэг хэмээн дүгнсэн. Прокурор түүнд 18 жилийн хорих ялыг оноохыг хүссэн. Харин шүүх энэ хэрэгт 14 жилийн хорих ялыг оноосон ба уг ялыг хаалттай хорих ангид илүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн түүний цагдан хоригдсон 317 хоногийг хорих ялд нь оруулан тооцсон. Мөн талигачийн оршуулгын зардал болох 8,647 мянган төгрөгийг хохирогчийн арга гэрт төлөвлөхээр болсон байна. Ийм нэгэн харамсалтай хэргийг өнөөдөр та бүхэнд хүргэлээ. Тэгээ сонсогч та бүхэн энэ хэрэгүүдийн талаар сонсоод үзэл бодлоо комент хэсэгт илэрхийлэхдээ зүг боловсон илэрхийлэрэй гэж хүсэж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.